За уух юм юу вэ? Кофе байна, смути байна, шейк байна, кафеинго хот дринкнүүд байна. За монголоор ярьж юм үнэхээр амар байна шүү. Энэ усад бас ингээ монголоор ярьж байна. Ааха. За ийм их. За Австрал Монгол дэлгүүртээ ороод бас их сонирн байна. Монголоор яриад юм асууад аавна гэж бас гоё мэдрэмж байна шүү. Смути л авчи дөө. Монгол шопийнхоо шейкийг ууж байна. Бас их гоё байна. Тэгээ манай Австралид одоо олон монгол залуучууд одоо маш амжилттайгаар энэ маш их хөдөлмөрлж одоо унтах нойр амрах төр байдлаа хоош нээж ингэж асар их цаг заваа одоо ингэж хөдөлмөрлж өнгөрөөж байгаа залуучууд олон байна. Тэгээд Австралид бол өөрийн одоо 4 цагт гараад орой 9:10 гэж гэртээ ирдэг хүмүүс бол маш олон байгаа. Тэгээд өнөөдөр бас санаандгүй явж байгаад ингээ монгол шопороо орж ирсэн чинь бас ингээ Австралийн амжилттай одоо монгол залуучуудынхаа энэ төлөөлөлтөд бас таарад тэгээ бас сэтгэл хөдлөөд ингээ бас яриа авлаа. Олон мундаг залуучууд байна. За тэгээд өнөөдрийн миний ярилцах байгаа хүн бол монгол шоп сүлжээл хүрийг одоо Австралид байгуулж эхэлж байгаа ийм залуу байна. За сайн байна уу? Сайн байна уу? За Монгол дэлгүүртээ Австралид орж ирээд ингээд аюу гоё сонирн мэдрэмж авлаа. Ингээ монголоор яриад юм асуугаа явах ч бас их гоё шүү дээ тий. Тийм байна шүү дээ. Мах яг үүднээсээ хүмүүсийг өгтөж аваад. Тэгээ одоо яг одоо энэ сууж байгаа чи манай хоёр дахь салбар. Тэгээд энэ хажуудаа кофе шоптай. Манай яг эхний салбар ч юм болохоор одоо 3 жилийн өмнө Аран гэлээ. Одоо эндээс нэг 10 км-ийн сан байгуулагдсан. Тэгээд энд ерөнхийдөө нэг аюу олон монголчууд шинээр ирж нүүдлээд ирээ суушаад нэг ажил хөдөлмөрлж байгаа. Тийм болохоор энд бас аюу олон хүмүүс бидний салбараа нэг ичгээд тэгээд бид нар энэ тех салбараа жоохон өөр онцлогтой. Кофе шоп, тэгээд Монгол хоол. Тэгээд Монгол дэлгүүр маань байна. Монгол бараа болон одоо Орос бараа бид зарж байгаа гэсэн. Монгол хоол нь ямар хоолууд байх вэ? Монгол дээр бидний идэх дуртай ерөөсөө цөөн, тэгээд хавирга, гулаш, тэгээд хууцаа, тэгээд гурилтай шилгээ бүх юм монгол хоолнд бууз хуушур, наадмын хуушур гэдэг. За хуушур, гулаш янзаар харагдаж байна. Хуушур үстэй янзын гоё. Энэ бас низ салаад. Энэ бас айгүй ховор юм харагдаж байна. Өөрийгөө нэг жоохон танилцуул нэрээ бас хэлээ шүү дээ. Намар чин бат шиг хишгэ гэж дуудана. Ирээд одоо 8 жил ган болж байна. Одсон. Бараг 9 жил болох гэж байна. Одоо яг одоо бид нар энэ кафег MS кафег Монгол шоп кафег ажиллуулж байна. Бас Монгол шопоо ажиллуулж байна. Манай хүн би болохоор барилга дээр одоо ажилт төмөрчин байна. Би бас төмөрч байгаа. Сурангаа. Тэгээ ерөнхийдөө энэ кофе бол бидний нөгөө юу байгаа шүү дээ. Хүсэл нэг ийм бизнес хийж үзэх юмсан гэдэг. Яг тэр хүслийнхаа дагуу хийж байгаа. Тэгээ манайх яг өөрийн гэсэн юм кофений брэнд үүсгээд захиалга нөгөөд үрээ захиалаад хамгийн юм энэ warehouse одоо агуулгад нь хууруулад авч байгаа тийм брэнд байгаа. Одоо манай брендийн кофе одоо тэр дээр үүж байгаа. Айл гэсэн үг үү? Колумб верситэй хийж байгаа. Тийм байна. Нас сонирхолтой юм шүү. Яг бидний яг 100% арабика одоо үрээрээ. Тэгээ одоо монголчууд ингээ кофе хийж байгаа гэсэн үг үү? Тийм одоо энэ Австралид хийж байгаа монголчуудын кофе гэсэн. Энэ зураг ямар гоё юм те. Бүрчон гоомор л. Тийм бүрчон гоомор гэдэг зураг. Одоо манай яг хамгийн брэнд алдартай хиском маань зурагсан байна. Одоо энэ арын энэ зүгээр түүхэн дээр Монголын нууц товчон дээр гардаг штэ. Бүрчон гоомор тэнгис талаа гатлаад бурхан алдааны үүртэж нутгалваа гэдэг. Тэгээд тэнд нутгалж байж байгаа үр удам нь буцаад тэнгис талаа гараад одоо Австралид ирээд дахин нутгалж байгаа гэсэн тийм утгатайгаар бид нар ярилцж байгаа зурсан байгаа. Тийм. Одоо энд амьдарч байгаа хүмүүсийн илэрхийлэмж болоо гэж бодоод би бол өөрөө зурганд айгу хаппи байгаад. За өргөчн дотор сонирхолтой юм багш байна. За энэ бас хүү байна. Энэ хараа. Айр гоё шүү дээ. Яа. Монгол айр. За тэгээ анх нөгөө Австрал ирэх гэж басны л сэтгэл санаагаар амар ундаг те. Хүмүүс ч одоо ингээл нэг гадаадд байна гэхээр нэг амар гоёор төсөөлөд идэг. Анх нэг ихний
За хүн болгоо өөрлөлтөө. Гэхдээ дунджаар бол эхний нэг 6 сараас 1 жилийн хугацаанд ер нь маш хүнд өнгөрдөг гэж бол би боддог. Тэгээ миний үуч гэсэн ер нь эхний нэг 7-8 сар бол яг юу ичвэ, яах гэж ирвэ гэдэг тийм бодол бол айгүй их байсан. Тэгээд өөрөө ч үед бас ямар байсан. Оо яг адилхан шүү дээ. Анх ингээд одоо чинь офисын ширээний ардаас хүндэрж ирэл эхний сар бол ажил болдохгүй. Тэгээ ерөөсөн мөнгө гэж ерөөсөө урсаад босч байгаа. Тэгэл за ажил болчихъя гэж ерөөсөө барилгын туслахаас эхэлж байгаа шүү дээ. Ирэл ерөөсөө яг ажилд ороо сарын дотор баг 15 үйл хийж байгаа. Тийм. Нэр Монгол залуучууд хөөрхөн гидстэй ирэл тий. Тэгээд юу ч болчихгүй болдсон шүү. Болцаасан цагаан мэт ирэл тэгээд наран дороо ерөөсөө бод болоод тий. баг цайтад гар марч ившээд юу холбоод жиггээ амьдрал үзэж шүү. Тэгээд нэг хэсэг яг тийм темптэй явж байгаа нэг 6 сарын дараа яг за хэрэггүй ч ирчихв гэж боддог үе байна. Хит хэдийн юм нэг үе шатууд байгаа. Цикл гэдэг шүү дээ. Цикл мөчлөг тий. Тэгээд яг өгсөж уруудаад явна л та. Ажилдаа байгаад гайгүй байгаад хань өөстө болчлаа гэдэг ажил мэжлэн олдохгүй бол за ер нь яах гэж ирээ. Тэгэхдээ яг ингээд одоо ингээд би 8-9 жил болчихлоо шүү дээ. Яг энэгээр харах юм бол би Монголд ингээд яг хийжсэн ажиллаа гэсэн бол одоо энд байгаагаас илүү амжилттай байх байсан л гэдэг 100% хэлтэй ер нь. Яг эндээс сураад буцсан бол байсан. Тэгээ ковид болоод ингээд тэгээ ерөнхийдөө гэхдээ яах вэ? Энд бас яг бидний яг ингээд үлдээд ингээд байж байгаа бас нэг шалтгаан би өөрөө серфинг хийх дуртай. Далаад очих дуртай ерөөсөө ажил дараа далаа ер нь тийм хүн байна. Гоё юм шүү дээ. Одоо ингээд монголчууд ч ерөнхийд нэг маш сайн дэмждэг. Тэр дэмжлэгэн дээр л одоо бид нар өнөөдөр ингээд 20 дахь салбараа нээсэн. Тэгээ монголчуудаа үйлчлээ явж байна. Австралийн өөрх нь онцлог болохоор community-гээрээ үндэстэн хоорондоо нийлж хоршиж илүү амжилттай байдаг байгаа. Яг бизнес хийгээ явж байхад айгүй олон зүйлүүд ингээд бэрхшээлүүд тохиолдсон. Тэнгүүт надад одоо ингээд айгүй олон монгол бизнесүүд хэрэг болдог. Одоо жишээ нь ингээд гэрээ байгуулахад хуульч хийх юм уу те. Одоо тэгээ өөр юу гэдэг одоо ингээд засвар хийхэд барилгынхнаас ихсүүлэл ингээд маш олон хүмүүс. Тийм болохоор би ерөнхийдөө энд байгаа залуучууд аюу мундаг залуучууд байгаа болохоор тэднийг бас өөрсдөө хүссэн тэр бизнесүүдээ эхлээсээ ирээд ярилцвал бид нар бас одоо түрээсэн дээр ингэдэж шүү гэдэг тийм зөвлөгөөг хамт ярилцаад хамт сайжраад дуушлах аюу дуртай. Энэ арай стүүж юм биш үү? Стүүж юм да. Монгол тайлбар юм байна шүү дээ. Хөөрхөн. За энэ болохоор ааш цаа. За энэ ааруул өвч байна. За энэ бас үе. Өрөн биш тэрэ. Хайс өрөн. Бас гоё. Өөрөөс ч юм бас одоо монгол залуучууд их үлгэр авах баха. Ер нь болж штэ тий гадаад ер нь гэхдээ монгол хүн бол яг энд нэг системд орчоор амар ажиллана тий. Тийм бид нар ч юугаас мундаг штэ тий одоо ингээд байлгал дээр хамт ажиллаж байгаа. Одоо энэ ч гэсэн одоо манайд одоо чинь яг энэ кафе болон шоп дээр 10 хэдэн хүмүүс ажиллаж байна. Бүгд айгүй мундаг. Бүгд одоо чинь тоогооч ихэд хажууд давхар нэг юм хийж л. Одоо манай бариста болон гэхэд манай менежер хийгээд айгүй олон юм ингээд менеж хийж байгаа. Нөгөө бариста нэж юм гэхээр энд хабар сурж байгаа. Тэгээ манай одоо ингээд юу маркетингийг тэгээ пэйжийг хөгжүүлээ явж байна. Гой зураг бичлэгүүдийг хийж байна. Ингээл ерөөсөө бид нар чинь дандаа нөгөө хос мэрэгчлээ хүмүүс энэ байгаа байхгүй. Цөөх юм шиг мөртлөө одоо all round тийм мөртлөө одоо чинь бид нар одоо ингээд эрүүл ахуйн бүх юм эндээ хариуцж байна. Одоо манай тоогооч нар яа тэгэхээр энд ирээд айгүй олон төрлийн ажлууд хийгээд үзсэн. Бүгд ингээд бүр хайрламар мундаг аяас чадвартай хүмүүс байгаа. За монгол залуучууд маань бас Австралид ингээд мундаг явж байгаа. За Америкт ч мундаг явж байгаа. Ер нь олон улсад бол мундаг явж байгаа. Солонгосч их ажиллаж байна. Одоо миний бас нэг хамгийн их санаа зовдөг зүйл бол энэ залуучууд маань эндээ ингээ үүрдүүлэх үедээ л гэдгээс би ер нь жоохон санаа зовоод сэтгэл эмзэглэж явдаг гэх юм уу. Тэгэхээр энэ залуучууд маань Монголд очивол одоо Монгол улсыг хөгжүүлэх боломж бол асар их байгаа гэж бол боддتي. За энэ талаар бас өөрөөс чи асууя гэж бодоод өөрөөр нь одоо 8 жил болсон байна шүү дээ тий. Тэгэхээр Монгол ер нь явна гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Монголдо одоо энэ сурсан Монгол хөрөнгө оруулалт хийх үү? Монгол руу жил болго явж байгаа. Дээрээс нь Монгол руу тэгэл хөрөнгө оруулалт тэгэл аль болох бүх юмаа Монголд зориулдаг шүү дээ. Тэ. Тэгээ ер нь бол Монгол буцсан бид нар энд бол төрөл байгаа. Монгол болон Австралийн хооронд тэгэл бизнес хийгээд тэр жижиг хүмүүс болоё гэсэн мөрөөдөлтэй байна шүү дээ. Наач бас их гой санаа байна шүү. За тэгээ өөр чинь одоо нэмж хэл зүйл байгаа юу?
Миний дотор асуусан байж магадгүй. Гэхдээ юу яг угаасаа яриа өгч сураагүй. Гэхдээ үзэж байгаа хүмүүс манайхаар ирээрээ манай пэйжийг дагаарай гэж хэлээ да. За баярлалаа. Ямар пэйж үлээ? MS тагилцсан байгаа нэр. MS Cafe Монгол shop гэх хоёр. Ер нь танаа энэ албан утсан хэд вэ? Би одоо харж хэлсэн шүү дээ. Юу Google дээр Монгол shop юм уу MS Cafe-г хайхаа гараад ирмээ утсан. Окей. За би утсан комментэнд өвччих. За баярлалаа. Тэгээд ажлын амжилт. Facebook пэйж хуудас болон YouTube хуудсыг дагаарай. Тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр уулзъя. Баярлалаа.